За энэ галийн цахим үйлчлэлийн систем буюу галийн систем юм байна тий. За энэ дээр бид нар одоо орж иж байгаа ачаа бараа болон тухайн аж ахуйн нэгж болон хүний хувийн орж иж байгаа ачаа бараа ямар нэгэн байдлаар Монгол улсын хэмжээнд нэвтэрсэн тул тэрэндээ бид нар галийн бүрэлдэхүүн хийдэг. За одоо тэгээ энэ цахим сүлжээгээр манайх тухайн ачаагаа мэдүүлээд гайл дээр очиод хяналт шалгалт хийлгүүлээд авна гэсэн үг. Өнөөдөр манай авах ачаа бол Чингис хаан улсын хэсэг бодол Карадерсийн ачааг авах юм. Нэг алдартай нэр байгаа шүү дээ. Гайлийн бүрдүүлэлт гэдэг. Тэр нь одоо юугаа хэлээд байна? Юу бүрдүүлэх гэж байна? Энэ баахан бичиг цаас уу? За нэг бичиг баримтынхаа бүрдлийн дагуу бичиг баримтан дээр ч манай барааны нэр төрөл байгаа. Бараа байгаа. Бараагаа бид өөрөдөө нотолж байгаа гэсэн. За энэ бараагаа бид нар ял мэдүүлэн түндээ дотроо нь ордуулаад дотроо төлөөд улс дотроо төлөөд ачаа авна гэсэн. Тэгэхээр бүгднгийн онлайнаар хийж болдог болсон юм шүү дээ. Ерөөсөө бид нар эндээс илгэл ачаагаа бүх бичиг баримтын дагуу бараагаа шивлээ. Бичиг баримтууд орууллаа, гайл руу илгэлээ. Гайл тэрийг нь яг энэ бичиг баримтын дагуу үнгээ хийгээд тэгээд тэндээ ногдсон татвараад өгнө гэсэн. Сая бүрдүүлэлтэн дээр байгаа хэсгийн ихэнх нь бол нөгөө талаас өгчөж байгаа шүү дээ, тий. Илгээж байгаа талаас мэдээлэлүүд өгчөж байгаа. Мэдээллүүдэд зөв харлаа, зөв орчуулга хийлээ. Тэгээд шивлээ. Ер нь болчих юм байна. Тэгээ онлайнаар ингээд хийчдэм бол хинч гайлийн бүрдүүлэлтийг авч болох юм биш үү? Хувь хүн ч гэсэн өөрийнхөө нэр дээр ирсэн ачааныхаа бүрдүүлэлтийг өөрөө хийж болно л гэсэн. Энэ ер нь хизээнээс нэвтэрсэн үйлчлэг юм бэ? 2010 оноос хойш. Бүгд 15 жил болчихсон шүү. Тий. За ойлоо нэг Монгол хүн байна да. Нэг гайлийн бүрдүүлэлт шивэд үзчих үү? За. За өнөөдөр манай авах гэж байгаа ачааны юм байна. Мэдүүлэг маань энэ байгаа. За энэ бараа хотоор нь очсон. За ингээд нөгөө манай бараа маань байна шүү дээ. Тэгж дата өгч учраас байгаа. Бараагаа хууллаа. Окей. Болоо юу? Болоо. Одоо энэ дээр бид нар жим болон үнийн дүнгээ оруулна л гэсэн. За би нэг ялгарлаа шүү. За ялгарлаа. Үнийн дугаар. За энийг бид яаж хөө? Кап хийчих хөө. Тэнгуутаа би ийшээ орлоо. Энэ дээр би Windows чинь нэг гэжтэй. За би найраад тавьчихсан. Найраад тийм. За Windows-аа. Окей. За дараагийн хэсгийн томжоо маань мэдээж байх шиг байна. Бас хоёр. Зүгээр дээ. Анхны томжоо маань хоёр. За яа. За одоо энэ дээр бид цэвэр гэж байгаа. Энэ хоёр. Хадаж чинь нэг хүчээс. За би зүгээр нэг цэг хүчээс гэж болсон те. Артлын найруулсан хэрэггүй. Бата. Энэ нэг цааны татсан гараа. Энэ зэрэг тийм. Энэ яа гэдэг татсан. Энэ тийм. Хадаж. За тухайн бараа маань нийтдээ ингээд манай захиасан өнөөдрийн барааны шивлэг болчих. За одоо яг хойлоо. За одоо ингээд үндсэндээ гараар оруулсан нийт үнийн дүн байна. Бидний шивсэн нийт үнийн дүнтэй таараад тэг зэрэг өссөн гэсэн. За илгээ. Али би үгүй. За би нэг итгэлтэй байгаа учраас тийм ээ. За бид нар энэ бараагаа үндсэндээ гайл руу мэдүүлчихлээ гэсэн. Бид нар гайлын систем рүү илгээчихэж байгаа. За систем рүү илгээгдсэн тохиолдолд гайл ямар нэгэн төлөв рүү шилжүүлж Хүлээ. За хүлээ авсан төлөв рүү шилжижлээ. За тэнгуүтээ хяналт нь ногоон, улбаршаар, улаан гэсэн гурван төлөвт оршиж. За улаан төлөв нь яадаг вэ гэхээр мэдээж гайл юусан байцаагч томилогдоод энэ бараан дээр хяналт шалгалт хийх гэсэн. Биетээр онгойлгох нэ. Онгойлгоно очоод бид нар ачаа бараагаа үзүүлнэ гэсэн. За улбаршаар төлөв гэдэг нь ерөнхийдөө бол улбаршаар төлөв нь юу вэ гэхээр хяналтын байцаагч байхгүй. Гайл юусан байцаагч томилогдохгүйгээр зөвхөн үнэлгээ хийгдээд очоод бараа авна гэсэн. Энэ төлөвийг яаж тодорхойлоод байна гэхээр систем нь өөрөө цаанаасаа английн кодыг харж агаад хүний оролцоогүйгээр. Хүний оролцоогүйгээр. Оо, наад. Одоо энэ чинь нөгөө барааныхаа английн кодоор ч юм уу ямар нэгэн байдлаар юм дээр үндэслэж энэ төлөвийг гаргаж байгаа гэж би бодох юм. Тогтмол авдаг, орж ирж исэн зүйл. Тийм, тогтмол орж авдаг, аль эсвэл байнгын бүрдүүлэлт хийдэг ч юм уу. Ямар нэг юм дээр үндэслэж төлөвийг гаргаж байгаа. Тэгэхээр програм өөрөө шалгах шаардлагагүй гэдгийг илчиж шүү дээ. Тий. За манай компани хувьд болохоор тухайн Чингис хаан улсын хэсэг буудлах галийн газарт мөнгө байшуулчихдаг гэсэн. Дотор байшуулчихдаг гэсэн. Төрүүлээд байшуул чинь тэндээсээ судах тавьчихна гэсэн. Яагаад тэгэхээр байнга оруулж ирэхээ мэдж байгаа учраас байнга оруулж ирдэг. Тутамж нь өндөр. Байнгын яаралтай ямар нэгэн харилцагчийн сэлбэг олж байгаа болохоор татвар дээр тэгж ямар нэгэн саатал өсөх. За үндсэндээ одоо ингээд манай гайлын хүлээн авсан төлөв рүү шилжчихсэн учраас гайл дээр цахим бүрдүүлэлтийн төв буюу цахим одоо ингээд цахимаар ингээд
бидний нэг цахим хэрэглэж байгаа шүү дээ. Тэнгүүд цахим бүрдүүлэлтээр үнэлгээний байцаагч нар сууж байгаа. Үнэлгээний байцаагч нар тухайн манай бараан дээр бичиг баримтын шалгалтыг бүх бичиг баримтын шалгалт, бүх үнийн дүн, бүх бараа, бүх английн код, бүх юмыг хийж дуусны дараагаар бичиг баримтын шалгалтын хийгдсэн гэдэг төлөв үржилж байна. За тэнгүүд энэний ардаас яадаг вэ гэхээр бид нар татвараа төлнө гэсэн. Замдаа явж иж болно те. Чи хэр баталгаатай байна? Баталгаат асуудал. За тэгвэл ёо. Йой.